Монголд байгаа гэрээхэндээ баг саг юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе, чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүүе тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдний санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саарл офис байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. За та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгос монголчуудын радио шууд эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир төлөвлөгч юм бат. Хүлээг чанцал тулам ажиллаа. Сайн манай Макс явсан уу? Юу явсан уу? Макс махны дэлгүүр маань. Маргаашаас. За. Сая хамтран ажиллагч маань нэг байхгүй ч юм шиг санагдаад яг даралт ихсэж шүү дээ. За тэгэхээр хоёулаа эхлээд мэдээнийхэн товчийг хүргэе тийм. За ингээд та бүхэндээ шинэ оны төргээд байгаа. Тийм одоо шинэ оны бас анхны ажлын өдрийн мэнд. За тийм ямар тач айгүй дайггүй өдөр маань дуусчих шиг байна. За өнөөдөр та бүхэндээ коронавирусын халдварын тохиолдлоос гадна хот суран бүс нутгад болон за хот суран бүс нутгуудад биш ерөнхийдөө газруудад 2.5 болон 2 дугаар шатлыг 17-ны өдөр хүртэл нийт 14 хоног дахиж сонгосон байна Солонгос улсад. За мөн өчигдөр 1 сарын 3-ны өдөр Пусанд байрлах нэг шөнийн цэнгэний газар олон хүнтэй үүрээр бараг Себио гэдэг чинь үүрээр 69 хүн дотор нь бас ингээд арх алкоголны зүйл хэрглэж байгаад баригдсан байна. Одоо ер нь бол 5 хүнээс дээш тэ одоо хүмүүс хоорондоо уулзах бол хориглочод байгаа шүү дээ. За тэгэхээр энэ талаар мэдээллийн дэлгэрэнгүй танилцуулахаар бэлдсэн байна. За онцлог бичлэгийн хувьд гэх юм бол хоньны махтай гомь бас анхад манай Монгол улсын хоньны махтай гомь анхудаа идэж үзэж байгаа солонгос хүний сэтгэлийг харуулсан биз. Видео битээртэй Викториас та бүхэндээ хуваалцахаар бэлдсэн байна. 3 хоног амарсан чи бүр ярих гэсэн чи гацчихваа нэг үү. За миний та бүхэндээ Монгол 5-ны ойролцоо байдаг. Одоо чүгбайл чип гэж ярьдаг тийм. Одоо гахаан тагалцах гэдэг алдартай бас нэг эмээгийн гэрийн тухай нэг пост оруулсан байна. Энийг танилцуулна. За мөн Солонгост хамгийн их одоо хүмүүсийн сонирхоод ярилцаад байгаа нэг харамсалтай хэрэг гарсан л да. Тэг хүүхдийн хүч хэрэглэл нэг 6 сартай 16 сартай энэ хүүхдийн тухай мэдээлэл пост байна. За мэдээллийн хувьд мөн одоо өмнөд Африкаас орж ирсэн мутацид орсон вирусын одоо энэ тохиолдолд илэрсэн. За үүнтэй холбоотойгоор гадаад иргэдийг за мөн PCR шинжилгээ өгч 72 цагийн дотор өгч нэвтрэх тухай юм мэдээлэл бас шинээр гарсан байна. За сэдвээр өнөөдөр та бүхэнтэйгээ та аль хотын аль дүүргээс холбогдож байна гэдэг ийм сэдвээр бол ярилцахаар болсон байгаа. Ер нь манай сонсогчдын маань хувьд жил тойрчлоо. Тэгэхээр та бүхэн манаас хоорондоо бие биенийг хаанаас энэ ойролцоо бас ордог юм жоон танилцж аваасаа гэсэн үднээс ийм сэдвийг сонгосон байгаа шүү. Хүмүүс гэрээ хаяг өвчөөд тэр хороонд тэнд сууж яг тэнд хоолтой сууж гэсэн байна. За тэгэхээр иймэрхүү сэдвүүдээр ярихаар байгаа. За ингээд бүр нэвтрүүлэг маань яг юу ярьдаг вэ гэж бодгоо бүр 3 хоног амарсан ч бүр баг мартцсан байна шүү дээ. За ингээд цаг агаар танилцуулах хэрэгтэй. За цагаараа танилцуулъя. Яг одоо чижүүд 8 хэмтийн нэлээд өвлөрхөг байгаа мэн. Бадрыг өвлөрхөг байгаа мэн. Тусаанд бол 4 хэм цэлмэг байгаа мэн. За яг одоо сөүл бол хасах 1 хэм хүүтэн байгаа юм байна. Өнөөдөр өдөртөө нэмэх нэм шөндөө хасах 8 хэмийн хүүтэн баг зэргийн өвлөрхөг байгаа юм байна. За үргэлжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. За хаан банкны албан хашаар бүгд намд Солонгос улсын мод 2.62 мөнгө гэж байгаа юм байна. Бэлнээр авах нь 2.54, бэлнээр зарах нь 2.69, бэлэн босоор авах нь 2.58. За зарах нь бол 2.69 байгаа юм байна. За ингээд та бүхэн манаас нэвтрүүлгийг шууд утсаалах тийг 70 46 41 19 41 гэсэн дугаар руу мэдээ танилцуулж дуусны дараа шууд холбогдоод за ярилцах бас боломжтой гэдэг хэлье. За тэгээ Чимбахаар маань сонь сайхан шинэ оноо дажгүй гаргасан уу? Адал явдалтай байсан үгүй юу? Шинэ оноо сайхан гаргалаа. Бас аавында очиж гаргасан. Таны дээр сэтгэлээр хүмүүс гэсэн чинь яга айл хэсэд нэ Чимба. Хойрхон байралт юм а тэгээд одоо өөрийгөө өмөөрөөл тэгээ яриад авах. Яга олноороо цуглараад. Би өнгөрсөн жил Солонгосоос ирээд одоо өөрөө тусдаа гарсан учраас анх удаа гэртээ бас шинжил гаргасан л да. Тэгээд аавында 13 жилийн дараа гэл одоо анх удаа шинжил бас гаргалаа. Тэгээд шинжил. Тэг ямар вэ? Гоё хэлсэн үү? Сайхан байлаа. Өмнө нөгөө Багдаа ингээ бөөнөрөө гаргадаг байсан тийм. Тэгтээ манайхан ер нь бол
гэр бүл олуулаа л да. Хэдүүлээ таашаа гэр бүл. Аюу ээж аваас зургуулаа байхгүй. Тэгсэн чинь би дөрүүлээ гэж бодоодсэн чинь бүр зургуулаа байсан. Тэгээ манайхан ч бас хөл өрөөний дэглэмээ сайн бариад бүгдээрээ гэр гэртээ байгаад манайхнаас бос нь баг ирээг байсан дөө. Тэг тиймэрхүү байдалтай шинжил авахтлаа. Чиний хувьд яаж байна? Миний хувьд бас гэртээ гаргасан. Би тэд чи орой 23 цагт лайв хийнэ гэд би тэгээд орой очиод бууд салаад идэх гэсэн чи байг 23 цаг бодогдоод. За ханаашаа. Намайг юм харал бөгөөд болдог гэлээ шүү. Над энэ чанцаад ям ярьж ивэл яа гэдэг юм яа. Дээр тэр оройн нэвтрүүлэлт намайг өөрснөө юм асуусан. Чи ч бас өөр юм боддог хүүхдээ. Хамт нэг жил гаруй юм хөдөлчөөд. Одоо таньж мэдээд баг шиг байна. Маа нэвтрүүлгийн тусгай дугаар тий. Солонгосын нэг өдөр нэвтрүүлгийн тусгай дугаарын зочноор баярын дугаартай чадсан. Ингэж л хилээд болохоос тэр нэвтрүүлэг хаач байгаа. Зүгээр тэгэл дууссан. За тэгээд өргөжлүүлээ яриад. Өнөөдөр гэхдээ яалтч нэг тийм ажил шинээр эхэлж байгаа болохоор нэг тийм миний хувьд айгу гэгээлэг байгаа тийм. Инээмэр санагдаад байна. За тэгээ энэ жил чинь гэгээлэг байхыг хүсэе өрөө. Солонгосчууд нэг юм л он гарсан дээр хамгийн ихэнд сонссон дуугаар нь баг тэр жилийг дүгнэдэг. Тэгэхээр би эхний ажил дээр инээгээд нэг гоё уучвал нэг арай гайгүй жил дуусдаг те. Гайгүй очих юм болоо гэж бодоод байгаа штэ. За ингээд та бүхэндээ коронавирусын халдварын тохиол хичнээн бүртгэгдсэн талаар ихний мэдээлэл хүргэе. За өнөөдөр Бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 1020 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 35 нь хэлийн чантаас зөвөрлөгдөж орж ирсэн байна. За мөн коронавирус болмоос насварсан хүний тоо 19-оор нэмэгдсэн гэсэн ийм мэдээлэл байна. За тэгээ хамгийн ихээр бүртгэгдсэн бас коронавирусын халдвар бүртгэгдсэн газруудыг дурдахад Сөүл 329, Кёнгид 268 тохиолдол, за Инчонд 103 тохиолдол тус бүртгэгдсэн. За босод газрууд бүртгэгдсэн ч гэсэндээ хамгийн ихээр бүртгэгдсэн 3 газрыг онцлон та бүхэндээ хүргэлээ. За тэгэхээр эхний мэдээлэл маань аль мэдээлэл байгаа вэ? За хамгийн ихэнд 2.5 дугаар дэглэмийг бас сунгасан талаар мэдээлэл хүргэж бодож байна. Манай Монголд ч бас сая сунгах шиг боллоо шүү дээ, тэгвэл хараг. Тийм байна. Гэтэ Монголын хувьд бас сансныг бодоход арай бага хоногор сунглаа тийм. Тэг шиг боллоо. Сая 5 хоногор сунгасан байлээ тийм. Тийм ээ. Би бас яг өдрийн мэдээ харж байгаа лайвтай байсан болохоор харж амжаагүй. Тэгээд нэг хүн л манай найз л тоглоод пост хийсэн юм шиг. За ингээ 3 сар хүртэл гэхээр би юу 3 сар хүртэл ингээ сунгачиж байгаа юм бах та гэд тэгсэн чинь ашгүй харин 5 хоногор сунгасан байна. Одоо бүр тэрнээс их байх юм бол бас хэцүү шүү дээ тийм. За тэгээ хамгийн ихний мэдээлэл өгөх юм бол Солонгос улсад хоцсуурын бүс нутгуудад 2.5 дугаар шатлал бол хэрэгжиж байгаа. За тэгээ энэ шатлал маань 3 дугаар шатлал руу бас шилжиж магадгүй гэсэн яриа байсан. Тэгвэл одоо дахиад 2.5 дугаар шатлалыг 14 хоног буюу 1 сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байгаа маа. За хоцсуурын бус одоо газруудад болохоор 2 дугаар шатлал хэрэгжиж байгаа юм байна. Ямар ч тач энэ сунгасан гэдэг нь нэлээд хүмүүст хэрэгтэй болов гэж бодоод энэ дээр бас нөгөө 5-аас дээш хүн цугларах тийм. Энэ ч гэсэн ингээд цуг сонгогдчихж байгаа юм байл шүү. Тэгэхээр за баярын үеэр зөвхөн баярын үеэр л тийм одоо яг 5-аас дээш хүн цугларахыг хориглож байгаа юм байна. Одоо зүгээр юм байна гэж бодож байлаас үгүй. Яг тэгвэл тийм яг мэдээлэлээс нь харахад ч гэсэндээ энийг олон хүмүүс цугларахгүй байхын тулд энэ 5-аас дээш хүн цугларахыг хориглосон журмаар өөрчлөлт хэрэгжнэ. Тэгэхээр одоо баярын бус тийм одоо ч ингээд хэвийн ажил эргээд орчиж байгаа шүү дээ. Энэ үед ч гэсэндээ адилхан 5-аас дээш хүн гудамжинд цугларсан ч юм уу ингээд ярилцж байгаа ч гэдэг юм. Хоолны газар сууж байгаа юм бол тодорхой хэмжээнд торгоно гэдгийг анхааруулсан байлаа. За тэгээ бас өнөөдөр нэг арай жоохон гэрэлтэй гэх юм уу тийм мэдээ болох одоо 3 дугаар давлгааны одоо оргил хэсгийг бол ер нь давж өнгөрүүлж байна. Ер нь харьцангуй өнгөрж байна гэдэг тийм зүйлийг бас хэлж илээ. Тэгээд сайн амралтын өдрөөр бол тохиолдол 600-д 800-д илэрсэн тийм. Өнөөдөр бол дахиад 1000 давсан байгаа. Гэсэн хэдий яг ер нь бол тийм нэг судалгаа тандалтын баг гэж байгаад байгаа юм байлээ. Тэд нар нь болохоор таамаглаж байгаа нь харьцангуй энэ ингээд яг оргил үеэ бол бас давж байна гэсэн нэг тиймэрхүү мэдээлэл байсан. Тэгээ өшөө нэг зүйл нь энэ 2.5 дугаар шатлал төвийн бүсээр байсан бол бас нийт орон даяар бас хэрэгжүүлэх талаар тийм мэдээлэл бас байсан. За нэг иймэрхүү зүйл байна. За таны гээс танилцуулахаас өмсдөглээ гэж сонсч байгаа. За сэндийн ажил маань орой мэнд гэсэн маань та бүхэн маань яг зөвхөн орой мэндийг гэхээс илүүтэйгээр яг юу хийж байгааг дэлгэрэнгүй бичнэ штэ тийм. За Эрдэнэбаатар маань хай орой мэнд шинэ оны мэнд гэсэн байх шүү. Дуканаас хүрийн маань орой мэндээ 21 оны анхны ажил эхлэв хийхээ хэд хоног амарсан юу хийх ёстойгоо мартаад жаахан мэлэрч суваа гэсэн байх шүү. Би бол их үр дүнтэй өнгөрүүлээ. Их гоё тийм онцсон байгаа. За очрот мөнх цэцэг маань шинэ оны мэндэ манайхан ойрт таасангүй сони ихтэл үздэггээд түрүүс та баахан энэ комментиг харснаас хойш баахан буу халлаа шүү дээ. За Төмөр Атар мөнх чиргал орой мэндэ дөнгөж сая гэртээ ирээд будаатай хуурга дээр буугаад сууж байна да гэсэн юм шүү. За Баатар Санж маань орой мэнд ажлын амжилт шинэ оны мэндэ гэсэн юм шүү. За танд бас шинэ оны мэндийг хүргэе. Сүрэн даймаа чинчаа шинэ оны мэнд хүргье гэсэн юм шүү. Танд бас шинэ оны мэнд. Шинэ оны мэнд Төмөр Баатар Батбилэг орой мэнд шинэ жилийн мэндийг хүргье гэсэн байна. За очрот мөнх цэцэг харин тиймээ 4 сартай айлд өргөгдөөд өөд болчихлоо гэсэн юм шүү. За тэгээ таны мэдээлэл сонсч өргөжүүлсэн сэтгэлийг уншъя те.
За тэгэхээр энэ сэтгэл гэсэн ороод ирж байгаа шиг энэ хамгийн хүмүүсээ ярьж байгаа бас сэдв бахал та энэ. Одоо энэ зурган дээр л Opaya-гээс пэйж дээр 19 цагийн өмнө оруулсан байлээ. Тэгээ энэ шууд пост нь болохоор эхний зураг үргэлжлэхээс өмнө за үргэлжлэгдсэний дараа тэгээ үргэлжлэгдээд 1 сар болсны дараагийн хүүхдийн тухай мэдээлэл байгаа. Тэгээ энэ болохоор 16 сартай хүүхдийг одоо нэг 2 гэр бүлтэй одоо эхнэр нөхөр 2 өргөж аваад за тэгээ өргөж авсныхаа дараа бас хүчирхийлэл үлддэг байсан гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгээ үүний улмаас энэ бяцхан хүүхд бол харамсалтай нас орсон ийм бол хэрэг гарсан байна. Тэгээд уг нь бол ээж аав нь өөрсдийнхөө мэдүүлж байгаа болохоор хоолоо идэхгүй те би энэ муугаад нэг ширээнээс унсан жилөө нэг тиймэрхүү шалтгаан хийлээд гэхдээ яг судлаад үзсэн чинь тэр хоёрын утсан дээрээс нь тийм хүчирхийлэл үлдчихсэн баг 800-аа тийм бичлэг янз бүрийн зураг байна гэдэг тийм зүйл байна. Магадгүй тэр бичлэг зургийг өшөө тэр нөгөө dark web сайт гэдэг чинь тийм хууль бус тэр сайтуудаар зарж борлуулах гэсэн нэг тиймэрхүү зүйл байна гэдэг энэ мэдээлэл байсан. Энэ хүүхдийн хувьд бол нэлээд одоо хүмүүс яг нэг энэ мэдээллийг сонсоод ийм жоохон хүүхдэд хүчирхийлэл үлдэх чинь байж болохгүй гэдээ хүмүүс маш их эсэргүүцээд одоо хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм байл л дээ. Тэгээ энэ зурган дээрээс харах юм бол хөрхи өргүүлэхийн өмнө гэхэд инээдсэн зурган тийм. За өргүүлсний дараа яг өргүүлж явах үедээ болохоор нэг хүүхд ингээд яг хэвэн ингэ байж байгаа. Тэгээ 1 сарын дараа гэсэн чинь бүр нөгөө царай алдсан тийм нэг хүүхд нь бүр ядарсан нэг тийм дүр төрхөө хэлээд өшөө жоохон дэлгэрүүлэх юм бол нэлээд юм эвгүй зүйлүүд байлаа л дээ. Ягаад гэвэл одоо тэр дээр нь одоо цогсон ч гэдэг юм уу бэртэл авсан зүйлийг судлаад үзэхэд тийм хүчтэйгээр тийм зүгээр нэг дээрээс нь ингээд гიშгэх гэдэг юм уу тийм байдлаар гэмтэхээс бүр илүү чанга байна гэдэг нэг тиймэрхүү судалгаа хүртэл хийж үзсэн байлээ. Одоо компьютерийн юм төхөөрөмжийн тусламжтайгаар тэр нь жишээ нь ингээд таеквондогийн одоо мэрэгжлийн боксийн хүмүүсийн цохилтой шүү дээ тийм. Бараг тиймэрхүү жинтэй тэмцэхээр тэгжээж одоо нэг хүүхдийг гэмтээсэн ч гэдэг юм нэг тиймэрхүү бас харьцуулсан зүйлүүд бол байлаа. Тэгээ SBS TV дээрээс маха нэвтрүүлэг гарсан байсан. Тэгээд нэвтрүүлэг дээр нин хүүхэд яагаад ингэж дөнгөж өргүүлээд удааг байх тэгээ нас орчоо юуны улмаас гарсан гэд. Үүнээс хойш хүмүүс Жонина Миане гэсэн хаштагийг ашиглаж байгаа юм лээ. Тэр маань одоо монголоор орчуулах юм бол хуучлаарай Жонина гэсэн утгатай. Ямар утгатай гэдэг нь яг уучлаарай гэсэн утгаар. Тэгээд яг энэ хаштагийг хэрэгжилж байгаа нь хөдөлгөөн үүсгээд те энэ хүүхдэд хохирол учруулсан гэдэг юм амь насанд хүмүүсийн ээж аавыг нь хэрэгтэй яг зөвөр шийдэгдэх те хууль ёсны дагуу. Одоо тухайн үед эн чинь бол би өглөө яг мэдээг харж байгаа юм байсан шүү дээ. Яг ээж хоёрыг нь баривчлаа гэхээр бас яг дээр зод цогчсон ч гэдэг юм уу тийм баримт нь нэлээд дутмаг байгаа гэсэн юм мэдээ байсан. Тэгэхээр одоо л ерөөдөө гараад ирсэн байна гэсэн үг шүү дээ те утсан дээр. Тэг ер нь бол тийм минут байна гэсэн. Дээр нь одоо сүүлд авч явахаас нь чинь нэг 10 сарын 13-нд явсан хэрэг гэсэн баха. Сүүлийн бичлэг гээд 10 сарын 12-нд өргөж тэр цэцэрлэгээс нь авч явж байгаа бичлэг байсан. Тэгээд цэцэрлэгийн багш нарын бас мэдгдснээр болохоор 5 сарын үед 4 сарын сүүлээр гэхэд тэр биен дээр нь бас янз бүрийн тийм хохирлт тиймэрхүү зүйлүүдийг мэдээд цагтаагийн газар бол мэдээлжсэн удаадараа мэдээлжсэн гэж байна. Тэгэхээр иймэрхүү аврах зөндөө боломж байхад тэрийг бас ашиглаж чадаагүй. Энэ удаа бол заавал одоо хариуцлага тооцоолох гэдэг юм уу. За нөгөөтэйгүр зөвхөн энэ хүүхд биш бас өөр юм хүүхдүүдийн хүчирхийлэл гэдэг зүйлийг ер нь шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол энэ болохгүй байна гэдэг зүйлийг бол маш их хүмүүс одоо эсэргүүцэл бичиж байгаа. Ямар сандаа шалгаж байгаа цагдаагийн газрынхаа нөгөө тэр сайт байдаг ч тийм. Тэн дээр нь маш олон хүмүүсийн бүсдэгдэл орсороо сайт нь гацаад ажиллах боломжгүй болсон. Тэгээ дээр нөгөө чомоодэ гэдэг тийм одоо иргэдийн санал хүсэлтийг авдаг 200,000-аас дээш санал авал тэр асуудлыг хилцдэг тэр сайтад хоёр ч одоо юм өөр нэрээр ингээд оруулаад 200,000-аас алитын дээш гарын үсэг цугларсан тиймэрхүү хүмүүс бол маш их анхаарал хандуулж байгаа юм байна. Энэ гэхдээ бүр үнэхээр надад бас айгүй гундтай санагдсан. Жохон бүр ингээд жоохон хүүхд чинь яг хаана зодохгүй хүүхдүүд зодоод ингэж гимтээсэн. Тэгээд тэр зургийг харах юм бол бүр нэлээд хүүхнийц уулцсан ч гэдэг юм уу те. Тэгээд яг нас урахын өмнө тэр өргөж авсан ээж хоёр нас цэцэрлэгт өгөхөд би энэ дээр нэлээд шарах сураг болцсон гидсэн ингээд бондооцсон ч гэдэг юм уу те. Тэгээд сургуулах нь багш нээж хоёрт ингээд хүүхд чинь нэг л биш байна. Амьлэгт үзүүлэрэг явуулсан байгаа. Тэгээд дахиад өвчрхийлүүлээ те. Тэгээд маргааш нь сарамсалтайгаар нас урсан юм байлээ. Тэгээд энэ хүүхдийн талаар хэрэг бол өчигдрөөс хойш л ерөөсөө нэлээд шууган байгаа. Тэгэхээр солонгосчуудын сэтгэлийг харгаж гисэн энэ хэрэгийг ерөөсөө орхиж болохгүй. Яг яаж шийдэгдсэн? Тэгээ ийм зүйл учруулсан ч гэдэг юм. Тэгээ хүүхдүүд ингэж хандсан хүмүүсийг хариуцлага хүлээлгэхэд нь энэ хаштаг хөдөлгөөн нь бол үргэлжлэнэ гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тэгээ өөр зүгээр бичлэг за тэгээд юунуудын мэдээнүүдийг оруулах гэхээр бас илүү хүнд харагдах гэдэг. Яг тэр юуг нь харахад над гэсэн үзээд тэр өнөөдөр мэдээг нь харахад шууд ингээд дотор нэлээд эвгүй болж байна. Тэгээд айлхаар энэ постыг арай нэг энгийнээртэй нэг за ер нь бол нэг иймэрхүү байдлаар хүүхдийг аз жаргалтай байсан иймэрхүү царайтай болсон сүүлд нь ийм болгосон гэдэг. Тэгээ тэр хүмүүсийн
телевизэд ороод те их мундаг юм яриад хүүхд үрчилж авах заавал одууд авах биш энгийн хүмүүс гэсэн авч болдог гэд жүжиглсэн байна гэдэг ч юм уу нэлээх тийм мэдээлэлүүд бол байсан. Гэхдээ яг зөвхөн нэг ямар ч байсан дуртаад өнгөрөхгүй бол болохгүй гэж оруулсан. Солонгосчууд хамгийн хайгаад байгаа нь яг нотлох баримтгүй те энэ хүүхэд чи өөрөө ингээд мэдүүлэг өгөх гэхээр хэл дор гэж байгаа хүүхэд одоо тэгээд нас орсон. Тэгээд яг нотлох баримт гэдэг зүйл нь байхгүй байгаа даа. Яг энэ хүүхдийг зураг нь байгаа даа. За энэ хөхөрсөн гэдэг юм. Тэгтээ яг хинэн зодсон гэдгийг харсан гэдэг юм. Тийм баримт байхгүй учраас энэ ээж хоёр нь өргөж авсан хойд ээж хоёр нь ингээд тэг ял авахгүйгээр мултарчих үү дээ гэсэн нэрэл хүмүүс нэлээд шуугаад байгаа юм байна. Тийм тэгэхээр бас янз бүрээр л зөндөө бичиж явах шиг үлээ тэгэхээр илүү бас удахгүй тодорхой болох хэл та энэ 7 хоногийн турш нэлээд тийм эрэлттэй гэдэг юм хүмүүсийн анхаарлыг татсан сэдв хэвээрээ байх болов уу гэж бодож байна. Тийм тэгээ бас ийм муухай хүмүүс битээ дахиж ийм зүйлийг надад арга хэмжээл саваасаа тийм би бол чигсэн энэ дотор бол ер нь хүүхэд л бол хүүхэд штэ тийм ямар ч улсын хүүхдээсэн та бүхэн ч гэсэн хэрэг мэдээллийг нарж байгаа бол ер нь интернетээр монгол хэл дээр ч гэсэн орчуулагдсан мэдээллүүд интернетээр зөндөө байгаа. Солонгосын сайтууд дээр ч гэсэн одоо ингээ орох юм бол Never Down ингээ бүх сайтуудаар хамгийн эрэлттэй мэдээлэл дээр нас энэ мэдээлэл гарцсан байгаа шүү. За Эрдэнэ хүрв солонгос хүмүүс бүр арай хүчирхийллийн хэрэг маш их гарнаа. Шийтгэл багтаа өнөөдөр 12 залуу нэг охиныг хүчирхийлээд охин амаа хорлоод хинч хэрэг хүлээгээгүй болж мэдсэн. Охрогч байхгүй шалтгаанаар баримтгүйгээд хинч хэрэг хүлээгээгүй гэсэн байна. За тэгээд Цэнгэл бүдээ маань нүгэлтэй бузар юмнууд хүний өгөхөд тарчлаа жалдгаа гэсэн байна. Солонгосчууд харин хүч нэгдэж босож тэмцдэгэ гэсэн байна. За тэгээд ерөөд ийм хөстөлүүдийг бас би бас нэг сэтгэл уншиж. За Ерлийн айлмаа ороймонд манайхан гэсэн байна. Инх жорвол тогоо хөөрхөн хоёртой болон сонсогч нартай шинэ оны шинэ 7 хоногийн мэндэ гэсэн байна. За мөн Амиса Алта шинэ оны мэндэ гэсэн байна. Танд бас шинэ оны мэд. Амкаго хай хоёроо шинэ жилийн мэд. За сайхан шинэ мэд. Нисэх тамир хоёр хувцас солиод нүрээ гоогаад хөөрхөн харагдаж байна гэсэн. За тэгээд инх жорвол тогоо Амка ямар амар мэдээвэ гэд бас харамссан тийм зүйлүүд бол явуулсан байна. Харин тийм. За сүгчмэг маань шинэ оны 7 хоногийн мэндэ гэсэн байна. За Цэнгэл бүдэ маань шинэ онд ирүүлэх байгаарай. Амжилт чинцаа чимбаа гэсэн байна. Баярлалаа. Амар төвшин маань орой мэндэ гэсэн бол Дуканаас үрийн маань вау дээр цаг гардаг болчих гинэ. Харин тийм цаг гардаг болсон байгаа шүү. За Төмөрбаатар мөнхчрал маань чанцаа өдөр шинэ оноо сайхан гаргасан уу гэд өдөр асуусан. Одоо бас өөрөөр хариулдаг гинэ. Би тэгтээ нэлээ олон юм ярих чадвартай л да. За Эрдэнэ чимгээ маань шинэ оны мэндэ Францаас өдрийн цайгаа унгаа сонсож байна. За энэ онд Европт байгаа монголчуудаа зориулсан нэвтрүүлэг хийх болтугай гэж хэлсэн байна шүү. Оо ямар гоё. Гэтэ Францад өдрийн цайгаа уудаг нэг тийм айгу гой сонсогдоод байгаа. Нэг юм аяг барьцаа ингээ уугаа нэг тийм төсөөлөгдөд байгаа юм. За альма маань шинэ оны мэндэ шинэ оны шинэ бүхний мэд хүргэе манайхан гэсэн байна. Тулгын сон маань шинэ оны мэд гэсэн байна шүү. Танд шинэ оны мэд. За гэрэлмаа хувьсгалч маань та хоёрын дуу хоолойг сонсоод гоё шүү гэсэн байна. Миний хоолой гэхдээ тэгэл сүүлийн бүр нэг сонин баригл болоод тах шүү зарагдаад байгаа юм да. За Төмөрбаатар мөнх жаргал нэрээ дуу хоолой гэснээс царайг хараагүй юм байна хахаа гэ. Битүүр чи масктай нилээ удаж байгаа шүү дээ тий. Манай чимаа хоолны хаяа юм уучтэй. Би чин тэр дээр штэ нэвтрүүлгийн дундуур нэг ус ууж байгаа хахаад тэрнээс хойш ерөөсөө юм арай бага ууж байгаа. За тэгээ өргөжлөлөө би дараагийн мэдээлэл хүргэе тий. За тэгээ. Дараагийн мэдээллийн хувьд гэх юм бол Солонгос улс дээр 2.5 дугаар шатлал нийгэм зайбарах шатлал хэрэгжиж байгаа. За тэгээд 21 цагаас хойш шөнийн цэнгэний газар чи гэдэм ер нь энэ үйл ажиллагаа явуулж байгаа газар бүгд хаалга барих ёстой. Гэтэл өнгөрөгч 1 сарын 3-ны өдөр гэдэг чи өчигдөр Бусанд байрлах нэгэн шөнийн цэнгэний газар 69 хүн одоо дотор найрх угаа тий одоо бүжиглэгч гэдэм үү шөнийн клубт бас байсан ийм хэрэг гарсан байна. Тэгээд энэ хэргийн дараа 69 хүн болон за дээрэс нь энэ үйл ажиллагаа явуулж исэн газрыг торгохоор болсон байна. За тэгээд 69 оны хувьд гэх юм бол нэг хүнийг нь 100,000 воноор за энэ тухайн байгууллага сая 500,000 воноор торгох төлөвтэй байгаа гэсэн. Яг торгоогүй ээж байгаа гэхээр төлөвтэй байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээрээс харахад бол үйлчлүүлэх хүмүүстэй SNS буюу одоо интернет болон тэг яг сошиалаар хүмүүстэй одоо авчирсан гэсэн үг л дээ. Манайх одоо энэ үйл ажиллагаа явуулж байна. Бас ирэх хүмүүс байна уу гэд нууц маягаар. Тэгээ энэ хэрэг дээр бас нэлээд шалгаж байгаа. За тэгээд энэ 69 хүн донд бас дотор нь хаанаас орж ирсэн гэлэн байлаа. За би мэдээг хараа тийм. За нөгөө газрын нэрийг мартцсан шүү. За ямар тач нэг залуу болохоор тийм гадаадаас орж ирсэн залуу байсан байл. Камбожоос гэсэн маань. Камбожоос орж ирсэн залуус тусгаарлаад байсан юм байна л да. Тэгээд тусгаарлаад байсан хугацаанаас зөрчөөд гараад энэ шүрийн цэнгэний газарт 69 хүнтэй бас байсан юм байлээ. Тэгээд үүнээс үүдэн энэ залууд хэрэг үүсгэж шалганаа гэдгийг Бусан хотын газраас бол цагдаа газраас мэдэгдсэн байна. За тэгэхээр бас хөл 21 тий энэ юу зөрчөөд иймэрхүү тохиолдлууд бол нэлээд бас гарч байгаа юм шиг байсан. Тэгээд
60 гэдэг бол нэлээд одоо юу 5 хүн байдаг тий. Одоо хэд дахин даблдаа хийсэн бэ гэдэг. Тий 69 үлээ тэгээ дотор нь дээрэс нь тусгаалтад байх хэвээр хүн 20 гаруй насны залуу хүртэл байсан гэж байгаа байхгүй. Тэгээ ядж байгаа тэр залуу дотор нь байсан гэдэг чинь тэр нөө тусгаалтын хугацаанд дуусаагүй учраас бас өвчний шин тэмдэг илэрч гэдэг юм уу. Энэ тал дээр бол нэлээд шуугсан. Би өглөө бас нэвтрүүлгээ хэлжсэн шүү дээ тий зогсгон. Тэгэхээр өчигдөр байлаа за өнөөдөр өглөө байсан баха. Энэ мэдээлэл бас хүмүүс нэлээд үзсэн байлээ. Тэгээд шүний цэнгийн яга зур нууцаар бөөнөр одоо эн чинь бүгдээрээ тий аль болох нь 3 дугаар шатн маань ингээд авалгаа эхэлсэн. Тэгээд одоо ингээд арай гэж давах гэж яхад чинь улам одоо хүмүүсийг битгий нэмээсэ гэсэн байр суурьтай байхад чинь эсэргээрээ хүмүүс ингээд шүний цэнгийн яг зурд ууж идэх гэдэг юм те нэлээд шүүмжилсэн байлээ мэдээний сэтгэл дээр. Миний хувьд бас энэ шинэ жил гээд манайхан цоглорчихсан байхыг айжсэн ямар нэгэн мэдээ бас харьцангуй гайгүй байгаад баяртай байна. За тэгэхээр би дараагийн мэдээллийг өргөчтэй тийм. Юугаа постаа алгасаа шууд мэдээг өргөхгүй бол бас цаг маань өнөөдөр чинь баха. За чанцаа маань хоёлаа ястаа мэдээг үнэхээр 50 танилцуул цаг их байна. Тэгэхээр би 50 л яриадсэн шүү дээ. За тэгэхээр сүүлийн үед бол яг энэ тохиолдлууд төвөөс за илэрж байгаа гэж зүйлүүд байгаа. За энэ дээр нэмээд бол одоо энэ Англиас орж ирсэн тохиолдол дахиад нэмэгдлээ гэсэн ийм мэдээлэл байна. За мөн өмнөд Африкаас бас нэг тохиолдол орж ирсэн гэдэг ийм мэдээллүүд бол байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр одоо Эмират гэж байгаа юм тийм. Эмиратаар дамжаад орж ирсэн нэг ийм хүн байгаа. Одоо тэр нь бол жишээ нь тусгаарлалт нь одоо бол яг тэр нийгэмдээ холилдоод орчоогүй юм байна. Гэхдээ зүгээр Англиас гаралтай мутацид орсон вирустэй гэдэг хүнийг болохоор 4 тохиол шинээр нэмэгдсэн гэж байгаа. Тэгэхээр энэний 3 нь болохоор нэг гэр бүл. За нэг хүн нь болохоор өмнө байсан бас гадуур тийм явсан юм мэдээллүүд бас байлээ. Энэ нь болохоор одоо Илсан зүг рүү тийм Гуян шийд гэдэг тэнгуүтэй Март өсчин гэдэг иймэрхүү газруудаар бас явж исэн гэдэг. Гэхдээ энэ хүний орчин тойрны судлаад үзэхэд бол яг тийм хавтагч гэдэг юм уу дахиж тийм эрэг тохиол бол гараагүй гэсэн ийм мэдээлэл байлээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор гадаадаас ер нь орж ирж байгаа хүмүүс нэлийн чангарах одоо тийм хандлагатай байгаа юм байна. За ялангуяа 1-р сарын 8-наас эхлээд за Инчоны онгоцны буудлаар 15-наас бомбтоор ингээд орж ирж байгаа хүмүүсийг PCR шинжилгээ заавал одоо 72 цагийн доторх тийм одоо хүчинтэй хариу сөрөг гарсан байх. Ийм бол шаардлагуудыг тавина гэсэн өнөөдөр бол ийм мэдээлэл байгаа юм байна. Тэгэхээр манайхны хувьд бас гатагшаа гарч байгаа хүмүүсийн хувьд бол юу байгаа юм байлаа шүү дээ. Одоо эх орондоо вакцин гарснаас хойш эргэж ирээрэй гэж хэлж явуулж байгааг өнөөдөр бас улсын онцгой комиссийн мэдээлэлээр бол харагдчихжээ. Тэгэхээр гатагшаа явж байгаа хүмүүсийг бол тодорхой хэмжээнд явуулаад байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр магадгүй солонгос руу очиж байгаа хүмүүс байх юм бол бас ийм шинжилгээ өгдөг болох. Одоо 1 сарын 8-наас тийм ийм мэдээлэл бас байгаа юм байна шүү гэдгийг онцлмоор санагцсан. За ами дотор байгаа юм чи маск авчвал гинэ яах юм бэ чин баах одоо саа орж имж байна. Удлаа. Гэхдээ маска бас яг сайн зүүж бид нар ч үлгэр дуурайл үзүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Тэ ингээл маска аваад ярилцаад байвал бас нөгөө талаараа одоо энэ чи яг маска авчихгод яагаад маска авцсан байгаа. Тэгэл маска зүүчгүнд яагаад маска зүүч гэдэг бас хоёр талтай байдаг учраас маска зүүжсэн дээр. Зүүдэг маска тэгээд гадуур зүүдэг маска бас тустай байгаа тийм. Гадуур орсон хэрэг энэ болохоор арай нэмээ. Хоёрын ч бас найраад ичдэгсэн шүү дээ. Та хоёр нь тусгай маск зүгөөд нөгөө энэ таргалаагүй маск зүгээд ингээд. За пүрэм өгцөг маань баргил хоолойтой болж болохгүй шүү гэсэн байж. Мэдгүй энэ харшлаас бол сүүлийн үед өчигдөр бараг нэг сони айгүй баргил хоолойтой болсон гэж би. За сүгчмэг маань харсан аимшигтай юм аа үнэхээр үзэхэд үнэхээр хүнд байна лээ. Хүүхдүүдэд санаж байгааг хэлэхгүй их хэцүү байсан байх та байсан байхаа гэсэн мэн шүү. За төмөрөө туяа шинэ оны мэндэ гэсэн байна. Юура шинэ оны мэндэ та хоёрыгоо сонирхон үздэг шүү гэсэн байна. Солонгос хань болд юм аа баярлаа гэсэн. Ямар гоё юм бэ? Викторийн зорилгочдоо та хэдтэйгээс хань болох шүү дээ. За мөн мөнх цэцэг сарна сайн уу хоёр хөөрхөндөө шинэ оны мэнд хүргье гэсэн. За маш их баярлалаа. Танд бас шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оны мэнд хүргье. За Эрдэнэпүр би Бусанаасаа ирсэн байгаа шүү хаа гэсэн байна. Бусаанаас явж найзуудтайгаа тэмдэглэхээр явсан шүү дээ шинэ жилээ. Одоо энэ хүмүүсийн маршрутыг сайн судалж байгаа би сонсогчтойгоо маршрутыг. За Сэнди энэ жил өөрөө бүрсэн таргаа уугаад нэвтрүүлгээ сонсоод тайм аут гэсэн байна шүү. Бүр өөрөө бүрсэн таргаа ууж ийн гэж штэ. За тэгэхээр манай чанцаа нэг пост өргөж байгаа. За би таны чинь яарад байна гэхээр нөө постоо арилгачаасан юм. Би чамд тань пост гаргах цаг хугацаа өгөхгүй л. За одоо тэгвэл энэ сайхан боломжийг ашиглаад нэг пост хүргье та бүхэнд. За бидний тохиолдсон хүндхэн өгтөө явдлууд дээр иш наран гэдэг хуруулсан байна. Сэтг өндөг аваад ногоо ууталж байх зур сагсан дотроос минь өндгийг минь авцсан байх юм аа гэд. Тэгээд тань ер нь энэ өндөгний асуудал ямар санагдаж байгаа. Би нэрнгээсээ дээр юун дээр лээ дэлгүүрт явж исэн чинь яг ганцхан өндөг байсан байхгүй дээр номинд л байсан баг. Нилээ холоос явж исэн. Яг ганцхан өндөг байхаар би за энэ өндгийг авдсан билүү гэж алхаж исэн чинь хажууд явж исэн их амар ингээл гүүгээл гарахгүй юу. Тэгээ хажууд явж исэн ах энийг ихч гүүгээл тэгсэн
цаатлаас нэг авахгүй гэлсэн тэр хоёр амар зэрэг өндөгний талаас хоёр талаас барьсан аа. Уучлаарай би төрүүлж барьсан юмсан гэж игч бигээд игч хоорондоо тэр хоёр ингээ ярьж байгаа байхгүй те би яг явж ирсэн аа. За ингээ хоёр хүн барьчих юм чи би одоо гурав дахь нь бол бас өндгнөөс бариад явах гэж. Тэгээд тэр чи яг хүн суглуулаа явж ирсэн шүү дээ. Тэгээ ингээ хажуугаар гарсан чи тэр хоёр бүр өндгөн дээр бүр үнэхээр нухацтай маргалдаад чи харж яана миний чихчи хуруу төрүүлж хүрсэн байсан энэ гэж ярьж байна. Тэгээ би за яг нэг хүмүүс тэгдэг юм шиг байна те. Одоо энэ зүйл ингээд ховордцоо те энийг идэж болохгүй те энэ маань ингэсэн байгаа гэх юм бол яг нэг тийм цаанаасаа хүсэж байгаад юм шиг. Өндөг ингээд борлогдох нь ингээд багассан байгаа. Өндөгний юу нөөц багассан байгаа гэхээр яг нэг өндгөн дээр ороод тэр үүднээс бас ороход нэг ихч худалдагчаас нь бас асуусан. Өндөг яг хаана байгаа? Одоо байгаа юу гэд. Манай ээжийг ямар сандаа үүдний дэлгүүр рүү орсон чинь гэрээ үүдний дэлгүүр рүү орсон чинь бодлогч хийчихсэн гэсэн. Чихэн дээр нь шивснэ. Их ч өндөг байгаа шүү. Тэгж бас нууцаар хэлж яах гэсэн шүү. Тэр хоёр хүн одоо суусан болоо гэхэд тэгэхгүй. Үгүй харин тэр би бүр ерөөсөө мартаагүй заа. Бүр айгуу сүртэй ингээд би зүгээр ингээд тэргээ түрээл ингээд явж чинь бүр яг нэг салхи татуулна гэж байдаг штэ. Тэр шиг бүр хажуугаар амар хурдангүйгээл гарсан. Тэгэхээр би яасан юм бол доо гэсэн чи тэр өндөрүүлгүйж ирсэн юм шиг. Тэгээд цаатлын ах ч гэсэндээ бүр ингээд амьсгаад болох байлаа бүр. Нэг тийм түүх ярмаар санагдаад өндөгний тухай ярьлаа. Би ч одоо нэг сая жишээ нь 31-ний орой гэж ажиллаа яг 8-аас дуусгаад харахад 9 цаг болж байгаа. Тэгээд 9 цаг болохоор дэлгүүр хаачдаг. Тэгээд дэлгүүр юу н орж амжихгүй сүүлийн үед бол дэлгүүр ороогүй жоох удажлаа энэ дөө. Аа. Гэтэ өндөг бол харцангуй байгаа үстэй танад. Бидгүй одоо манай хүмүүс л арын албаад байгаа л тэгэл өөрсдөө л одоо яаж бас адал явдалтай л авсан бах та гэж бодсон. Энэ хүн болохоор зайлвал бүр ингээ яг өндөгний салаад хийнгээд бүх орцоо цуглуулсан өндгөө аваад тавьсан байсан ч хүн авцсан байгаа гэж байгаа байхгүй. Тэгэр чи одоо бүр өндгөн дээр стаж их алалцчих шиг байна. За хоёлаа үргэлжлүүлээд нэвтрүүлгийн хамтран ажиллах талаар мэдээлэл өгье те. За тэгээ. За би тань танилцуулах боломжийг олгоё. За баярлалаа. За тэгэхээр манай хамтран ажиллагчаар болохоор MN Post Cargo бол ажиллаж байгаа. За MN Post Cargo-ны хувьд энгийн чиглэлтэй карго, за мөн температур баригчтай карго гэдэг ийм хоёр төрлийн карго бол явуулж байгаа. За температур баригчтай гэдэг нь болохоор одоо жишээ нь гоо сайхны бараатын хөлдөх ч юм уу тиймэрхүү зүйлүүд маск одоо янз бүрийн тиймэрхүү зүйлүүд явуулахад температур бариад одоо хүүтэн үед бол дулаан байлгаад за халуун үед бол сэрүүн байлгах энэ боломжийг олгодог ийм онцлогтой ийм карго юм байна. За мөн хаягийн дуртах юм бол Монгол 5-ны B1 давхарт бол байрладаг. За тэгээд утас нь TIG 10 7569 8299 гэсэн дугаар байна. За Монголд утас нь болохоор 77 13 23 гэсэн дугаар байгаа. Тэгээд бас хаягаар хүргэж өгдөг нь давуу талнаа гэж та бүхэндээ онцлж хэлмээр байна. За ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа MN Post Cargo ажиллаж байгаа та бүхэн маань карго явуулахаар болсон MN Post Cargo-г сонгоорой гэж зөвлөө. За сэтгэл бас нэлээд орж ирсэн байна. Тань дээр бас шүүмж орж ирсэн байх байхаа. Сүвчмэг ингэнэ. Маска зүү чимбаа айл хэсэд орцморцоор хэсэд байгаа харагдсан шүү. Шүүмж юу бах вэ? Хоёр маршрут л байгаа. Гэр бүл тэгээд ажлынхнаас өөр хүмүүстэй бол уулзах байгаа. Зам мөрөн л одоо цэгцэрсэн юм шүү дээ. За Эрдэнэбаатар маань ананаар шууд булаацалдана эрчүүд бид бол хуваагаал авдаг штэ гэсэн байх шүү. Жошо Болдотор өнгөгүй олон салаад байдаг штэ өндөггүй гэж юм бол өндөггүй олон салаад байдаг штэ өндөг байхгүй гэж байгаа хүмүүс харахаар гайхаад байхan гэсэн байна. За тэгээ оюуна загдаа маань шинэ оны мэндэ Туркээс үзэж байна амжилт хүсье гэсэн мэш. За маш их баярлаа. Та бас шинэ оноо сайхан гаргасан уу? Өөр бас улс орноос сэтгэлчж байгаа хүмүүсийг харахаар нэг тийм. Туркэд нэр юу одоо хязгаарлалт нэхэр амралтын өдрүүд тэгээ 9 цагаас хойш гэлөө тиймэрхүү байдлаар хөл хорой байгаа гэсэн зүйл хүмүүс сонссон юм биш үү? Тийм бас сэтгэл үлдээгээр Туркэд хөл хорой ямархуу байгаа тий. Монгол руу өндөг зарнаа. Утас 99 оруулсан. За төмрөө туяа. Тойрын маань нэвтрүүлэх их гоё шүү. Дотн санагддаг гэсэн байна. За маш их баярлалаа. Та ч гэсэн надад их дотн санагддаг шүү. За тэгээд хоёулаа өргөжлүүлэн нэвтрүүлэх юм бас видео танилцуулах хэсэг рүү орё тий. За өнөөдөр сонирхолтой видео сонгосон хоньны махтай гомн гэдэг ер нь манай Монголоос гомн тий гадаад хүмүүс идэж байгаа би нэг төдийлөл сонсож байгаа үлээ. Тэгээд энэ Солонгос бол болохоор Монголд аялж явахдаа андуураад хоньны махтай гомн авцсан байна л да. Тэгээд Солонгос руу авч очиод хоньны махтай гомн яг ямархуу амттай байгааг одоо реакшн тий яг ингээд бас үзүүлж байгаа юм бичлэгийг та бүхэндээ сонгож бас танилцуулж байгаа. Тэгээд солонгосчууд хоньны мах гэхээр яалтчгүй жоохон зайлс хийгээд байдаг юм хандлага бол байдаг юм байлээ. Хоньны мах гэхээр би чинь их сургуульд байхдаа яг хоньны махтай хоол хийж иддэг гэсэн шүү дээ. Тэгээд тэр хажуу талын хамт амьдардаг гэсэн күшүүн амьдардаг гэсэн солонгос охин бас надаас асуужсэн л да хоньны мах иддэг юм уу гэл. Тэгээд жоохон солонгосчууд явж гисэн нэг бодоо идээд байдаг хоол нь биш учраас сонирхолтой санагдсан юм шиг байна. Тэгээд танилцуулганаас хүргэе. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд бол гоминг бол жинхэнэ тултал нь тэгээ одоо хичнээн янзаар нэгэн одоо хичнээн байдлаар ойлгохгүй байх. Төрөл нь одоо маш их байхад болгож иддэг арга нь ч одоо маш их байгаа. Тэгээд энэ хүний хувьд болохоор яг энэ гоминг одоо жишээ нь харангуудаа тий. За энэ
Орос үсгээр бичсэн Монгол юм гомн байна, хоньны махтаач гэдэг юм уу. Энийг бол онцлог хэлж илээ. Тэгээд Солонгос дотроо бол энийг олж авах боломжгүй тий олдохгүй. Тэгээд би Монголд байхдаа очиж тэгээд идэхэм жоохон олдохгүй болох нь гомь авсан байсан. Гэхдээ эдээгүй аваад ирсэн юм а гэж бол танилцуулж илээ. За тэгээ хоньны махтай гомь бас солонгосчуудын нэр хэр санагдах юм болоо гэд. Та бас хоньны махтай гомь идчихсэн мэт тий идэж байгаагүй? Би ер нь энд Монголдо ирээд бол хамгийн идэх дуртай. Ягаад гэвэл тий нөгөө бусад халуун ногоо ихтэй болохоор гомь ч ер нь жоохон ходоод гэд хэцүү байдаг штэ. Энэ харьцангуй гайгүй юм шиг санагддаг. Хоньны махтай арай зөөлрүүлсэн монгол хүмүүс илүү таарахаар тэг санагддаг. За тэгээ энэ залуугийн хувьд бол хоньны махад гэхдээ би яг бичлэгийг үзээд эхэлсэн жил энэ залуу ингээд нэг тийм хүн яг ингээд дургуй зүйлээ идэж байгаа эсвэл нэг тийм бүр үнэхээр сонио амттай зүйл идэж байгаа юм шиг нэг тийм царайны хувирлууд дээ шүү дээ тий. Ингээл идчихэл ингээд нэг сон тэгэхээр заримд таалагдахгүй байгаа юм бах та гэсэн чи эсрэгээр солонгосчуудад амтанд бол их таарсан гомь байна гэхээр за солонгосчуудын амтанд тэгээ тохирсон гомь юм шиг байна гэд манай тэр нэг найз болохоор яг хоньны мах идчихэд солонгос залуу байсан л та тэгээ яг хоньны мах идчихэд айгүй амтнд тест үнэхээр чадахгүй байна гэд тэгээ надад болохоор айгүй амттай байгаад гэтэл нөгөө хоньны махыг идэж өсөөгүй хоньны мах иддэггүй хүмүүсийн хувьд бол бас нэлээд сонирн байдаг юм шиг байна. Тэгээд энэ залуугийн хувьд бол яг зүгээр надад бол яг энэ дэлгүүрт энэ гомыг би зөндөө харж байгаа шүү дээ. Яг энэ бичлэгийг үзсэн чинь бас нэг гомь идмээр шууд тийм мэдрэмж бас төрүүлж чадчихсан өөрөө ирэхгүй ингээд хийгээд тэгээд одоо энэ буслангуудаа мах гараад ирж байгаа шүү дээ. Өө энэ яг хоньны мах нь ингээд эднэрийн хувьд их шинэлэг байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд зүгээр надад тип юм байдаг нэг арга болохоор тийм солонгост юу байдаг штэ. Asia Mart энэ гэсэн нэг олон улсын тийм дэлгүүрүүд эсвэл том дэлгүүрийн нэг болонгууд байгаа гэдэг чинь. Тэнцээ харах юм бол ер нь гомингууд их олон орны гомин байдаг юм байлээ. Одоо Вьетнам, Таиланд, за тэгээд Филиппин, Хятад гээд байдаг. Тэндээсээ Филиппин гомин бол манай энэ хоньны махтай гомитой адилхан хоньны мах ашигладаг тийм байдаг. Тэгэхээр та бүхэн бас сонирхол аваад идээд үзвэл их зүгээр санагдана. Би бол яг солонгос байхтайцсан төдийлэн яг нэг зүгээр бусад гомингуудыг авахгүй ирнэ. Тийм тэр дэлгүүрээс нэлээд олон гомин бол авчдаг байсан. Тэгээд Вьетнам нь болохоор нэг пүнтүүз шиг. Гэхдээ яг бас сонин одоо сонирхолтой шүү дээ. Тэгээд нэг өөр юм идээд үзэхэд амтууд байна. Тэгээд Филиппин гомин бас нэг идээд үзвэл яг Монгол амт гэх юм уу Монголтой жоохон ойролцоо амт мэдрэх боломжтой гэж харсан. За тэгээ бас яг гомин хоёрын хоол байвал хоолоо идсэн дээр шүү дээ. Айгуул гомин гэх тийм гомин байвал одоо гомин хоол байвал би бол хоолыг л идэн. Гэхдээ яалтч нэг Монгол амтаач гэдэг юм уу те нэг угаасаа ингээд цагийн ажилтай, шахуу ажилтай тэгээ яарад байгаа үедээ бас нэг ийм амтан төстэй хоол аваад идчихвэл зүгээр шүү дээ те. За тэгээ энэ залуугийн үнэлэмж нь гэх юм бол Солонгосын сагуул гумтаан гэд бас гомин байдаг. Тэгээд тэгэм үдүүн гэд энэ хоёрын хооронд нь холилдсон юм шиг амттай байна. За сагуул гумтааны яг шүлгийнх нь амт байгаад байгаа. Тэгээд 5 оноогоор бас дүгнжээлээ. Яг нийт одоо гоминтэй яг 5 оноогоор дүгнэхэд манай энэ хоньны махтай гоминд 2.5 оноог өгсөн байлээ. Тэгээд яг амтны хувьд бол солонгосчуудыг бүр идэж чадхааргүй ч гэдэг юм уу. Эсвэл яг тийм хоньны махны өндөртэй ч гэдэг юм уу. Тийм биш. Яг шүлэн ч гэсэн адилхан солонгосчуудын амтанд таарсан дайггүй юм гомин байна гэсэн сэтгэлийг бол ярьсан. Тэгээ би зүгээр яг энийг удаж байхдаа бодож байсан л да. Энэ ингээд захиалгаар нь солонгос хийчээд авчираад байна уу? Эсвэл Монголд энэ солонгос технологиор хоньны махтай нийлүүлээд ингээ хийдэг юм болов уу гэж зүгээр гайхаал өнгөрсөн л да. Яг тэрийг бол мэддэг байгаа. Магадгүй мэддэг хүмүүсээ бас хуваалцаа сонирхолтой байх гэж бодсон. За огийн цайцхүү маань шинэ оны минь та хоёртоо ажлын амжилт хүсье гэсэн байна шүү. Шинэ оны минь хүргэе. Шинэ оны минь хүргэе. За Жошо бол дотор хортой юм идэх гэж байгаа юм шиг л их л дурамчхан онгойлгож байна да гэсэн байна. За сураа маань хоньны мах үнэртэй гэд байдаг гэсэн бол American Ninjas шинэ оны минь хүргье. DC-гээс хүрдэж байна гэсэн байна шүү. За DC-гээс гэснээр манайхаа яг ялангуяа солонгост байгаа хүмүүс маань яг аль хотоос үзэж байна тий. Тэрийг нэг жоохон бичээд өгвөл надад бас тэр сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл би за суураг бол чоноо нэг санаад байгаа юм. Тэгсэн чинь Тукана суурийг бас чоноо нь илүү гээд нэг тэгэхээр энэ хоёр жишээ нь ойролцоо байх. Та цээжлэх гээд байгаа юм шүү дээ. Хэдүүлээ биччихээ дараа нь биччихээд маргааш өглөө асууя. Өглөөний нэвтрүүлэг дээрээс. Манай групп дээр ч гэсэн одоо юу сэдв нээсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас тэрийг бичээд тэгээд бас харьцангуй нэг ингээд хүмүүс илүү тийм ойрхон коннекшн үүсгээд өгчөөл гэж надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид хоёр сэтгэл хөдлөлтөй хүмүүсийн нэр үнэхээр хайрлаж. Би одоо жишээлбэл хинэн бүр ингээд гэрээгээр тайванд ажиллаж ийсэн. Хинэн төрсөн өдөр нь болсон. Хинэн хоорондоо найзлдгийг хүртэл айгу чеклж толгоондоо ингээд хадгалсан шүү. Тэгээ дараа нь бас сэтгэл хөдлөж байгаа хүмүүс маань юм шинээр энэ хүн нэмэгдсэн байна ч гэдэг юм уу. Тэрийг уг нь аль болох цээжл хийх хичээдэг байгаа. За. Тэгээ сэтгэлүүд бас нэлээд орж ирсэн байна. Сураа маань сөүлэс гэсэн байна шүү. Очроод мөгцсөн маань гомын идмээр болчихлоо гэсэн байна. Сураа гэхдээ идээд сурчхаараа дуртай иддэг солонгос хүмүүс байдаг юм байлээ гэсэн байна шүү. Тэгвэл бас дуртай иддэг хүмүүс байх нь шүү дээ, тийм. За Эрдэнэбүрэн маань хоньны махтай гомон гой сонсогдож байна шүү гэсэн байна.
За тэгээд хаанаас бас бичиж байгаа бичсэн байх шүү. Дуканаас өрөө намайг хаана байдгийг мэднэ үздэй гэсэн заахаад байна. Сөүлийг бол тодорхой тэгэхээр сөүлийнхаа бас айл тий дүүрэг нь байл зүгээр гэж бодож байна. Цэндэж маань сөүлээс холбогдож байгаа шүү. Happy New Year гэсэн байна. Бас жилийн мэнд. За танд шинэ оны мэндийг хүргэе. Сүрэн даймаа маань Солонгост байхад хоньны махаар хоол хийж идчихэд өглөө нь ажилдаа очихоор муухай хараад байдаг байсан штэ гэсэн юм штэ. Яаж байгаа? Хин гэсэн их чи яг хин байсан? Хин өтөр яг гэхдээ юутай хоолтой холбоотой байсан үгүй юу? Зүгээр мохорцсон. Зүгээр хоцорсон байсан байл яг. За бүгдээ хаана амьдарч байгаагаа бас явуулсан байх шүү. Сүгчмэг маань Ижамбууд амьдардаг даа гэсэн байна. За Саран туяа маань Ансооноос үзэж байна. Шинэ оны мэд гэсэн байх шүү. Танд шинэ оны мэд хүргэе. Ансон уу тийм? Аха Ансооноос гэсэн байна. За Эрдэнэпүр маань Сөүл гэсэн бол Будка төмрөө Сөүл гэсэн байна. За Жошо Болдотор маань Пёнтегаас үзэж байна гэсэн байх шүү. Оо Жошо Болдоторх хэвээр мэдээгүй маань. Очроод мөццөг Сөүлээс үзэж байна гэсэн байна. Нутаг. За Оги цайцхан маань Ижамбу хотоос үзэж байна шүү гэсэн байна. Сүгчмэгийн хоёр тэгэхээр одоо Үжимбүү байна шүү дээ. Та ингэ сайхан хоорондоо танилццгаа. Тэгэхээр аль хотоос илүү бит хоёрыг их сонсдог юм тий. Тэр бас сонирхолтой байгаа. За пүрэв мөгцөг энд юу н Монголоос хүн байдаг юм уу хоёр хөтлөгчөөс бусдна. Бит хоёр ч бас л жоохон Монгол солонгос хоёрын гол да. Гацчаад байгаа болохоос Монголдоо гацчаал гэж. За Оги цайцхан маань Ижимбүү хотоос үзэж байна гэсэн бол Будка төмрөө Мяммуугаас гэсэн байна шүү. Хөөе би Мяммуугт өмнө нь амьдарч ирсэн шүү дээ. За одоо ингээ Будка төмрөө цээжлэгтлээ. Хамаатан болно гэж. Яг нэрээ нэг тийм хоёр дахь нутаг гэдэг шиг те. Нэг тийм танил уг нь одоо солонгос очихоос өмнө Мяммуу гэдэг нэр мэрийг бол ингээ чихэнд орж ирвэл толгоонд юм буухгүй шүү дээ. Одоо ингээд зүгээр л солонгос амьдарч байгаа хүмүүс дундаас яг Мяммуу гэдэг нэр харангуйта. Яг зүрхэний яадаг гэдэг шиг. Зөв газар амьдарч байгаа байна. За цэндээс гоминг реклам үзэхээр яг эдмээр хүсэл төрдөг шүү гэсэн байна. Яалч нэг амар сорж ирэл иддэг. Тэр бас нэг авьяас шүү тий. Тэгээ солонгосчуудын тэр мокбан гэдэг яг бичлэг үрээд шүү дээ. Хоол идэж байгаа. Тэр ерөөсөө орой морой үзэлтгүү. Тэр хизээ хэлээ. Би тэгтээ энэгээр бас нэг арга олдог байсан. Үйлдвэрт ажиллаж хагаад манай үйлдвэрийн захирал заримдаа аягүй амттай хоол авч өгдөг гэсэн байхгүй. Тэгэд би яг амттай хоол авахуулъя гэдэг өөрөө ингээ баян хэлэх хэрэгцүү шүү дээ. Тэнгүүт би ингээ яг мокбан бичлэг ингээ тавьчихдаг байхгүй. Тэгээ нөгөө чи идэл ингээ дуурж муур шүү дээ. Тэнгүүт чаагийн ши юу үзэж байгаа ингээ мокбан үзэл ажиллаа хийж захирлаа гэдэг нөгөө захирал яасан чи өлсөд харин тийм ээ гэдэг махахуул гэдчихдэг байсан шүү заримдаа. Энэ бас их тийм тактикийн арга бас байгаа юм л да. За инженерал тоогоо маа намайг хаанаас гэдгийг мэдхүү манайхан гэсэн байна. За сураа маань 5-тай ойрхон байдаг штэ гэсэн байна. За Соби бонцог ансан гэсэн байна. За тэгээд алимаа маань Сөүлээс гэсэн байна шүү. Сөүлээс сонсож байгаа юм байна. Пүрэв мөгцөг маань Кёнгидүг ханжуу шүү гэсэн байна шүү. Ямар хөө жижиг ханжуу тийм байна. Сураа маань 5-наас хуушур авчаад метронд явах гэж бас хэцүү штэ гэсэн байна. Харин тэр үнэр нь те тэр хизээ хэлээ манай найз надаа 5-наас яг бууз хуушур би нэлээ олон загсан. Тэр орой 3-4 хийдэг гэсэн чи метронд хүмүүс бүр ингээд яг метроны захын сандлаар суудсан байсан юм байна. Биш голдон суудсан байсан юм байна. Тэгсэн чи нэг мэдсэн чи хүмүүс ингээд яг тэр сандал уг нь хүн ихтэй байсан зөв хүн байхгүй болсон гэсэн шүү. Тэгээд чи битээ олон захиад намайг нэг удаа загинсан байт юм. За тэгэхээр цаг болсон байна тийм. За инх жагаал тоогч маань Стокгольмоос сонсож байгаа шүү гэсэн байна шүү. За хонгор зур зулаа маань Сөүлээс үзэж байна гэсэн бол пүрэв мөгцөг маань солонгос гэсэн байна. За ингээд хоёлаа нэвтрүүлэг маань өндөрлөх цаг маань бүр ингээд 3 минутаар хитэрсэн байна. Ер нь ингээд хараад ах юм бол битээр бусад нэвтрүүлэг 35 минут хийдэг бол битээр ингээд айгүй их та хэдийг хайрлаад бөөцөөлөд гэх юм уу илүү үг нь яриад идэв шүү. Тэгсэн чинь дээр ингэсэн та хоёрын нэвтрүүлгийн цаг бүр арай богино бүр арай гэдэг хүмжсэн байсан. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөх цаг хэдийн болсон байна. За тийм нэвтрүүлэгтэй маань хамт байсан сэтгэл битсэн. За хаанаас сонсож байгаагаа бас битсэн хүмүүст маш их баярлалаа. Тэгээ удахгүй маргааш өглөөний нэвтрүүлэг бол оройн нэвтрүүлэг чинь баах маань цээжлээ та бүхэнд хэлэх байх юм уу? Нэгэндээ айгүй тийм дарамт өгөө тахгүй дээ. За тэгэхээр бүр дарамтлуулсан. Маргааш өглөөнийхөө тийм монголчууд солонгос нэвтрүүлгээрээ уулзлаа. Түр баяртай. За баяртай. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү?
Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа эмэн пост каргоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варета чуулган ардалт 2 давхар Саарл офис байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ баярлаа.